бүх зардлыг хассан тэг одоо хөрөнгө оруулалт хийгдэнэ. А гэтэл нөгөө талдаа бид нэр боловсрол, эрүүл мэнд сургууль цэцэрлэг, эмнэлэг барих, соёлын төв барих одоо 2011-12 оноос зарцаагсан хөрөнгө оруулалтын ажлуудыг бид нэмэгдүүл суулгаж үндсэндээ 2015 онд бол одоо маш олон жил зарцаж одоо хөрөнгө оруулалтын ажил зогссон, шаардсан барилга объектууд явахаар ийм байдлаар хөрөнгө оруулалт хийсэн байна. Эндээс аваад үзэх юм бол бид нийгмийн салбартаа ард иргэдийн амьдралын төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсан, харин улсын хурл өөрийнхөө хөрөнгө оруулалтыг тэглэж нойлуулсан байна. Энэ бол бас бид төсөвтэй хэрэгжих ашиг болгож байгаа бас эндээс харагдах гэж байна. За. Тэгэхээр өнөөдөр бид бодитол сурвалжлахын хүрээнд төсөв та бидний амьдралд ямар нөлөөтэй байгаа юм. За нөгөө талаас 2015 онд эдийн засгийн нөхцөл ямар байхын иргэн танд яг энэ яаж нөлөөлсөн бэ гэдэг зүйлийг онцлуулж байгаа. Анхаарал хандуулж байгаа баярлалаа. Нөгөө талаас энэ олон тамчид нь бас төрийн албаа хаагчид 900 гаруй хүний цомгтгоно гэж ингээд ярьж байна л та. Тэр яг гишүүдэд олгодог тэр хангамж гэдэг юм уу цалин хөлсөөр нь их яаж танагдсан юм бол энэ дээр анзаарсан зүйл байгаа. Гишүүдэд нэг их хайхтар хангамж олгодод юм байдаг ш. Бид нар чинь унааны зардал тэгээд нэг очны мөнгө хэлбэн дийлэн зардал гэсэн юм байдгийг. Тэгээд яг манай гишүүдийн тослох зөвлөхүүдийн цалин ийм л юм байдаг ш. Нэс улсын хурлын гишүүнд нэг олгоо тансаглуудад байдаг тийм өндөр хангамж зардал байдаг юм уу цалин тэрнээс л хитэрдэггүй ш. Яг үүндээ бол тийм. Тэгээд хүмүүс ойлгохдоо дэв гэдэг их л өндөр хангамжтай шиг ойлгоод тийм байхгүй. Зүгээр л яг зөвлөх туслахын цалин, за дээр нь утас машины мөнгө, тэгэл цалин өөр юм байхгүй. Бид нар ч ямар тэр урамшуул шагнал гэж юм байхгүй шүү дээ. Баянгол дүүрийн 73 дахь сургууль өнөөдөр хичээлийн байрг болчиход 3 хэсэг цар хичээлээ орж ийн л доо. Ингээд ангийн үед гэх юм бол 8 алхахаар тийм жижигхэн талбайд 20-30 хүүхд хичээл ордог ч юм уу. Тэгэхээр одоо ирэх онд төсөв төр хөрөнгө оруулалт байхгүй учраас боловсролын төлбөрт ч юм уу тий шинээр барилга байгууламж байхгүй. Тэр хүүхдүүд ирэх хичээлд бас л ингэж байргүй яг тэр нөхцөлд хичээлэх болж байна. Одоо таны хувьд яг энэ нөхцөлд юу гэж харж байна? Би тэгэж ойлгохгүй. Баянгол дүүр дээр өнөөдөр юм байдлаар 2 сургууль байрг байгаа. 38 дугаар сургууль, 73 дугаар сургууль. Тэгээд энэ 2 сургуулийн хувьд бол хятадын засгийн хамтран бүтэцгүүд тусламжаар одоо байрыг барина гэдэг хувьд шийдэгдээ. Тэгээд асуудал нэрэгдэж явж байгаад уг 2 сургуулийн үндсэндээ бол мэргэжлийн хялтаас хаагталцсан. Сургалтын зорилтоор ашиглахаар хэрэгэлсэн. Яг хүүхдийн эрүүл аюулгүй байдалд одоо шаардлага хангахгүй байна гэдэг. Тэгээ одоо зогсоосон 2 сургууль байсан. Тэгэд энэ өнгөрсөн одоо бид нар нэлээд хөөцөлт нэлээд илам хийж явсан. Одон дэвшинтэй үед. Тэгээ концессор байхаар болоод ингээд концессийн жагсаалтаараа батлагтай явж байгаа. Тендер нь бол хуучин эдийн засгийн яам дээр одоо сангийн яам дээр явж байгаа. Тэгээд энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ бол мөн нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол шинээр огт одоо цэцэрлэг сургууль байхгүй гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд хийгдээгүй дотоод офисын ажлууд нь бүрдээ. Тий бас 30-аад сургууль цэцэрлэг шинээр байхаар гэсэн мөнгө нь бас татагдаад орцсон байна шүү дээ. Тэр дотор ч орж магадгүй. Аль нэг хэлбэр шийднэ. Мэдээж сургуулиудаа болохоор л одоо байртай хүүхдүүдийн одоо сургалтыг бүрдүүлсэн нөхцөлийг хангах энэ ажлын төлөө бид бас ажиллаж байгаа. Ер нь бол яг Баянгол дүүрэг дээр бол одоо 2 шинэ цэцэрлэг ашиглалтанд орж удахгүй нээлттэй хийн. За мөн одоо оюуны ундраа сургууль маань сая нээлттэй хийсэн. 1300 төгсөлт хүчин чадалтай баг сургууль ашиглалтанд орсон. За Баянгол дээр мөн 2 сургууль Канада технологиор давхарлаж байгаа. Тэгээ энэ сургуулиуд орсноор мөн одоо хүүхдийн судлалын тоо нэмэгдэнэ. Гэт ингээд нэг бол Баянгол дүүргийн хувьд би зөв жишээ авч ирж штэ. Улсын салбар дээр бол бид бас тодорхой хөрөнгө оруулалт бүтээн бололт ажлууд хийж байгаа. Тий. Одоо манай дээр бол 2 цэцэрлэг буулгаж байгаа шинээр барихаар 2 сургууль мөн одоо бууж шинээр барихаар концессор явж байгаа. Бодитол сурвалжлах хөргөжлөн тань